газар болон Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа одоо арга хэмжээний төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө, мөн алсын хараа 20-50-д тусгагдсан байдаг. Архивын одоо баримтат аман өвгийг хийх, за энэ төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн ийм ажил байдаг. За энэ хүрээнд мөн одоо гавьяат ажилтан, төр захиргааны ахмад ажилтан, болдын Сүхбаатар даргынхаа амьдрал ах уй, ажил үйлс тийм ээ, намтар зэргээр нь одоо бас дурсамж ийм ярилцлага буюу аман өвгийн баримтыг өнөөдөр хийлгээд за ингээд архивта бас хүлээж авах энэ ажлыг зохион байгуулж байна. За баримтат аман өв төслийг товчхон танилцуулахад за архивын сан хөмөргийг аман сурвалжаар бүрдүүлэх, нөхөн баяжуулах. За тэгээд төр нийгэм улс төрийн гавьяа зүтгэлтний дурсамж яриа тийм ээ, түүхэн үйл явдлын дүрс бичлэгийг архивлан хадгалах. За энийг одоо өсвөр хойч үедээ сурталчлан таниулах тийм ээ, эрдэм шинжилгээ судалгааны зориулалтаар эргэж одоо ашиглах, одоо судалгааны өв болгож ийм үлдээх зорилготой бас чухал ач холбогдолтой ийм ажил байгаамаа. Орон нутгийн хэмжээндээ одоо төрийн архивын зүгээс анх удаа энэ ажлыг зохион байгуулж байгаа. За тэгээд төр захиргааны салбраасаа одоо гавьяат болсон одоо энэ эрхмүүдээс хамгийн анхдагч болгоод Сүхбаатар даргыгаа бас энэ арга хэмжээндээ урьж ингэж оролцуулж байгаагаараа бас онцлог байгаа юм. За аймгийн засаг даргын хамгаалалт газар аймгийн архивын хэлтэс одоо хамтраад аман өв төслийг шинэ оны босгон дээр эхлүүлж байна. Тэгээд анхны зочин болж орж байгаа эрхэм танд одоо бас шинэ оны мэндийг хүргэж байна. Ажил амьдралын мэдээж бүгийн сайхан бүгдийг эрхэм тандаа хүсэж байна. За ингээд ажиллаж байсан өрөөнд орж ирэх сэтгэл. Тийм би 1992 онд хөдөө суманд ажиллаж байгаа аймгийн захиргаанд орж ирсэн. Энээс хойш би аймгийн захиргаанд ер нь би улсын байгууллагад 46 жил ажилласан. Түүний 24 жил аймгийн захиргаанд ажилласан байдгийг. Аймгийн захиргаанд ажиллахдаа би анх нь тамга газрын дарга өгөө төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга гэдэг ийм авсарсан албан тушаал байсан. Энэ албан тушаал дээр би 13 жил ажиллаад дараагаар нь төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаанд анхааран салхитай зэрэг хийсэн ийм хүчтэй. Тэгэхээр анхны сэтгэл одоо орж ирсэн өрөө би энэ өрөөнд дотор бас 10 жил ажил амьдралаа өнгөрөөсөн ийм өрөө. Миний энэ өрөө одоо сайхан өрөө, хүний ажиллаж амьдрах сууж байгаа өрөө бол бас тогттой байвал илүү сайхан байдаг. Манай тамга газар сайхан тогтжуулж өгсөн. Тэгээд энэ өрөөнд би ажиллаад залгуулаад ингээ явж байлаа. Хамт олонтойгоо божигнаад ингээ явж байлаа. Тэгэхээр аймгийн захиргаанд анх орж ирэх үед бол нэлээд хүндхэн үе байсан. Яагаад гэвэл зэрэг Монгол улс бүхэлдээ эдийн засаг нийгэм улс төрийн хувьд бүхэл одоо нийгмийн салбаруудын хувьд зах зээлийн харилцаа шилжиж эхэлсэн. Шинжил төвлөрөлтийн өөрчлөлтийн үйл явцуудаа их эрчимтэй өрнөсөн ийм үе байсан. Ийм учраас энэ үед бол аймагт ажиллаж байсан гол үйлдвэрийн газрууд, үйлчлэгийн газрууд задарч, хувьчлагдаж, тэндээс олон хүн ажилгүй болж нэг талаар бол ажилгүй хүмүүсүүд гэсэн ядуушуудыг нэрүү явж байгаа гэсэн ийм байдалд орсон. За энэ үед бол улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж тусгай юм бараг одоо байхгүй байлаа. Тийм учраас бол ямар нэгэн үйл ажиллагаа явах боломжоор их таараа байсан учраас хүмүүсүүд маань тийм хүнд байдал руу орсон юм. Энэ байдлыг бол одоо бид мэдээ тэрс үгтгэл одоо энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан хэд хэдэн томоохон барилгууд зартаж зогссон. Тухайлбал дөрвөл толгой дээр байгаа усан сан, аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, тэмүүлэл зөвцөл сургуулийн хичээлийн байр, хөгжим шүтгийн театрын байр, 60 айлын орон суус гэдэг ингээд 5-6 ийм томоохон барилгаанууд бол яг зартаж ямар ч одоо хөдөлгөөнгээр ингээд зогссон, хаягдсан нэг үгээр л одоо зогсож хаягдсан юм байгаа юм. За ийм байдалд байсан. За тэгэхээр энэ үед бол хүмүүсүүд хоол ундгүй байх, айл одоо идэх хоолгүй байх тийм ядсан өдөрсөн айл бол олон байсан. Би энэ зүгээр нэг л жишээ хэлье. Ухаалах юм бол аймгийн засаг дарга тэр үед Баян-Хонгор аймгийн харьяач Чойжсрон гэж юм байла. Бидний нөгөөдөр аймгийн хамгаалалтын ажилтнуудыг баруун цумын хамгаалалтын ажилтнуудаа дуудаад за зарим агентлагийн албадуулсууд орсон энэ том заалан цуглуулж байгаа хэлсэн. За одоо ийм байдал бол хүнд байдал одоо бий байна. Тэгэхээр бидэнд бүр энэ
аймгийн төвийн айл өрхүүдийг хуваарлаж өгөөд за энэ хэсэгт нь одоо чи явж яваад бүр усуудыг ингээ явуулаад айл нэврээр оруулаад үзүүлээд үнэхээр одоо хоногийн хоолгүй айл байна уу гэдгийг бүр одоо нүдээр үзүүлсэн. Бид явсан, эргэж ирээ дараад байдал явсан, тайлгаа тавьсан. Тэгэхээр бол дарга төвийн нөөц байсан юм билээ. Хурил, удаа ийм юмнуудыг тэр хоолны хоног айлуудад бид өөрсдөө очиж тарааж өгч байсан. Бид өөр одоо айлуудаар яваад 25 удаа гурил болоод удаагаар тэгээд удаавал 5 арга хилээр нь тэгээ өөр одоо юу байж болохоор гэдэг болцоотой бас тэр айлыг ямар ч байсан хоёр хоногийн хоолтой байлагчийн тулд тийм хөл тарааж байсан. Ийм одоо сургамж байна л да. Энэ сургамжийн чанартай юм ерөөсөн. За тэгэхээр ийм байдал хэдийгээр байсан ч гэсэн тэр үед манай иргэд хөдөлмөрчдүүд бол нэгэнт нөгөө 70 гаруй жил нэг системээр явцсан голцоо одоо бүх юм нөө бэлэнчлэх тийм бэлэн юмудаар явж байсан учраас бол тийм анхны үед бол бэлэнчлэх сэтгэлгээ хүмүүс дотор их байсан. Үнэ хэлгээд. За ингээд хэрэгтэй зэрэг ер нь цаашдаа бол ингэж амьдч болохгүй юм байна гэдгийг хүмүүсүүд бол аажимдаа ойлгож ирсэн гэж ингэж ойлгодог. Тийм учраас манай одоо бизнесмэнүүд бизнесмэнийн улсууд хуваарийн хөдөлмөр эрхлэлтэй улсууд бол янз бүрийн арга хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл жижиг үйлдвэрлэлийн юмнуудыг бас ирж хайсан, цуглуулсан, оруулж ирсэн. Тухайлх юм бол энэ 92-аас одоо 94, 96 оны хооронд бол манай чинь тийм гурилын 5-6 жижиг үйлдвэр байлаа. Энэ хятадас оруулж ирсэн жижиг үйлдвэрүүд их аймаг хайрсан бас гурилын нийлүүлдэг удаа дээрэмдээд ингээд гурил өгдөг ийм байсан. Эсгийн хутлын жижиг үйлдвэр байлаа. Ноолоор самнаж угаах юм жижиг үйлдвэр байлаа. Энэс гадна бол хувь айлууд бол ганд ойдлыг талах борцог вав гэр орноор өршин үйлдвэрлэлийг нэлээд явуулсан. Энэ байдал бол захсын шилжиж бас нөлөө үзүүлсэн. 292 оны 100 зүүн үзэмч гошуудад хаттын тал зүүн үзэмч гошуудаа манай аймаг шууд харилцаад тогтоод хил нээсэн. Энэгээр бол хүмүүсүүд манай худалдаа шатаар хэлж чадсан нэлээд явсан. Тэндээс бас хэмжээний хүнсний зүйл юмнуудыг үзүүлсэн. Энэ бол бас аймгийн хөдөлмөрчдийг хүнсний үргээ хилэний бараар хангахад бол их нөлөө үзүүлсэн гэж ингэж боддог. За яг энэ үед бол үндсэндээ өргөн хилэний бараа чинь юунд орчход байлаа шүү дээ. Картанд орчход байлаа шүү дээ. Яг картаар юм өгдөг талах тариа одоо борцог юу гэдгийг давс гурил бодоо одоо энэ мисээ картаар өгдөг байсан. Энэ бол одооны усаас сонсоход бол сонирч юм шиг л байгаа ба. Картаар болдог байсан. 7 хоногт одоо нэг амбулээр нь тооцоод хоёр талахгүй нэг талахгүй гэдгийг чинь бүр цаанаар тогтоочихсон. Тэгээд тэрнийг өгөөд дэлгүүрээр шиг картанд дамжуулуулаад маваад л явдаг. Одоо ийм л үе байсан. Энэ байдал бол 93 оны сүүлчээс эхлээд ер нь картын бараа үзсэн шүү дээ. Их вагон хусанд картын бараад явсан. Тэр картын бараа байх үед бас усууд амаргүй байсан. Өдөртөө альва махабл 2 хил мах авна, талхабл 1 талх авна, за бодоабл 2 хил удаа авна. Одоо гурил абл 5 хилийг шавддаг юм уу? Ийм маягаар одоо яг зохицуулчихсан. Тийм зохицуулалт байсан юм. Тэгээ ийм байсан. Тэгэхээр энэ байдлыг бол бид бас их бодлоо. Нөгөө талаар зөвхөн энэ иргэд хөдөлмөрчдийн амьдралд энэ юм зогсоол болохгүй. Аймгийн хувьд хүндрэлтэй байсан. Аймгийн чинь гол одоо 3 үйлдвэрийн газар нь тал болгоны нөрсний урхаа нэгт баад одоо шатхуунаар хангадаг, эрчим хүчний үйлдвэрүүд төр цахилгаанаар хангадаг ийм 3 үйлдвэрээс энэ 3 үйлдвэрчийн хоорондоо тойргийн цагаар гэдэг бүрийн сүлжээнд орчихсон. Нэг нь л одоо хөдлөхгүйгээр нөгөө хоёр нь хөдлөхээр байхгүй ийм байсан. Ийм айхтар үе байсан. Тийм учраас одоо манай эрчим хүчний үйлдвэрчийн тэр үед Оросынхалдаа ДГ-72 гэж их том аврын юм 4 том станцтай байсан. Энэ нэлээд маргаалын илэгдэлд орсон хууж ирсэн. Байцгаад л одоо зогсчихдаг. Тэр чинь ингээд онцорчдаг ийм байсан байхгүй юу? Ийм үед манайхын яаж байсан хөтэй зэрэг бол одоо манай аймгийн 1-р алгатаар аймгийн засаг даргын 1-р алгатаар аймгийн эдийн засгийн үйлдвэрлэлийн хэлцээний дарга хоёр бол бидний орон тооны ажилтан шиг дизель зогслоо, тэмдэл зогсож байна. Яг тэнтгийн ажилтан шиг. Тэгээд л одоо нэг юм янзлуулж асаагаад ингээд ирдэг ийм байсан. Яагаад 1-р алгатанд очдөг байсан хөтэй зэрэг тэр үед бол аймгийн засаг даргачид 1-р алгатаар орлоготоор тамгын дарга гэсэн 3 орлогчтой байсан. Тэгэхээр энэ үед ажил төрлийг бол хуваарлаж хариуцуулдаг байсан юм. 1-р алгатаар бол үйлдвэр үйлчилгээний чиглэлийн бүх асуудлыг хариуцдаг. Мөнхнөр дарга байсан. Манай бүлэгч мөнхнөр дарга байсан. Орлогот дарга нь бол үржин дарга байсан. Орлогот дарга бол хөдөө аж ахуйгаа хариуцсан газар тариалан малж байгаа.
бүх нөтөө зохион чиглэлийн хариуцдаг. Тамгын газрын дарга нь бол нийгмийн салбарууд боловсрол, соёл, эрүүл мэнд, залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд юу гэдгийг нийгмийн чиглэлийн асуудлыг хариуцдаг. Ийм ажлын хуваарьтай байсан юм. Энийг сүүлд бол засгийн газраас шийдвэр гаргаад ер нь аймгийн засаг даргын орлогч усууд бол одоо аймгийг ямар ч нөхцөлд оруулах ёстой. Тийм учраас ингэж одоо салбар хариуцлах нь буруу байна гэдэг одоо бол төсөл орлогч гэдэг ингэж ярьдаг болчихсон байхгүй юу? Ийм очиртай. Төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа залуучууд бол бас их сонирхолтой ярилцлага болж байгаа болов уу гэж бодож байна. За таны хувьд одоо бас 10 гаруй жил аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажилласан байдаг. Тэр үеийн одоо бас зүйлүүдээсээ хуваалцъя. ТV аймгийн тамгын газрын даргаар 13 жил ажилласан үе юм аа. Тэгвэл би түрүүнд хэллээ. Төрийн захиргааны удирдлагын хэлцээний даргатай хавсарч хийж байсан тэр үед. Ер нь засгийн газрын тогтоолоор тийм байсан юм. Тэгэхээр аймгийн тамгын газрын дарга гэдэг бол үндсэндээ энэ аппаратыг одоо удирдагч гэсэн үг л дээ. Тэгэхээр манай төрийн албан хаагчид бол бас нэг юм бодож байх хэрэгтэй. Ер нь засаг захиргааны нутгийн нэг түүний удирдлагын тухай хууль, төрийн албаны хуулийн заасан тусгай заалт байна. Аймгийн тамгын газар гэдэг бол өөрөө засаг даргын ажлын алав гэсэн ийм одоо заалттай. Тэгэхээр өөрөөр хэлбэл засаг дарга л одоо ажлыг гүйцэтгэх хэдлийн тамгын газар бүхэлдээ нэг бүхэлдээ аппарат л ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ аппаратыг зохицуулж одоо ажил төрлийг чигдрүүлж засаг даргад тэр туслах дэмжих гэдэг юм уу, үнэлтээ одоо шийдвэр гаргах гэдэг юм уу, энэ аймаг орон нутгийн хэмжээнд одоо зохион байгуулах бүхэл ажлыг л удирдах зохион байгуулна л гэсэн үг. Энэ юм байсан. Тэгэхээр энэ дээр миний бодож байсан нэг онцлог бол нэгдүгээр гаргаж байгаа шийдвэр нэлээд үндэстэй гарч байгаасаа гэж бодож шийдвэр дээр ихэнх одоо анхаарал тавьдаг байсан. Манай ажилтнууд тэр хэлцүүдээ хэн ч гэсэн л одоо шийдвэр өгсөн үүргийн дагуу шийдвэр гаргахаар ингээд төсөл боловсруулаад ирнэ. Тэрнийг сайн үзэж харна. Хууль зүйн үндэслэл нь хэр байна вэ гэдгийг хэдийгээр хуулийн хэлцээс яндаг ч гэсэн хажуугаар нь давхар одоо харж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ухаан засаг дарга бол тэр болгоныг хянаад байх боломж хэцүү шүү дээ. Тийм учраас тамгын газрын дарга хянсал байвал одоо засаг дарга бол гарын өсөж зураад л одоо тэрний гарах шийдвэр чиглэлийг л өгнө. Тийм учраас тамгын даргад бол өндөр хариуцлага ногддог. Магадгүй одоо андуургсан, эндүргсэн, хуулийн заалт буруу хэрэгэлсэн, номер дугаараар буруу хэрэгэлсэн тийм бол байдаг эсхийг бол би бас одоо гардаг юм бас амьдрал дээр ганц нэгэн зүйл одоо гардаг л да. Тийм учраас хонда тэрнийг л их нарийн хийж явах хэрэгтэй гэж нэгдүгээр зүйл би тэгэж боддог. Хоёрдугаар тийм тамгын газрын ажил амьдралыг зохицуулж байгаа болохоор зэрэг эн чинь хүмүүс ажиллаж байдаг. Бас хүмүүсийн амьдралыг давхар одоо бодох хэрэгтэй. Эднийг сургах уу, мэрэгшүүлэх үү, боловсруулах уу, одоо хэнийг яах вэ гэдэг асуудлыг бодно. Тийм учраас бол энэ төрийн захиргааны одоо удирдлагын актив, засгийн газрыг хэрэглэх газар, бусад газруудтай их хамтарч жилийн төлөвлөгөө гаргаад жилдээ одоо хэдэн хүнийг сурах юм. Хэнийг удирдлагын активаар бэлтгэх, хэнийг одоо тэр засгийн газрын одоо богиносгосон сургалтуудаар сургаж одоо мэрэгшүүлэх гэдэг энэ ажлыг бол тамгын газрын даргын хувьд одоо нэлээд анхаардаг нэг ажлын нэг энэ байлаа. За 3 дахь ажил бол төр засгийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжитийг орон нутгад хангуулах үүрэг байна. Тэр одоо яаж хангагдаж байна, яаж хэрэгжиж байна вэ? Тэр одоо хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу? Энэ юунаас болоод хэрэгжихгүй байна вэ? Энэш одоо бодлогын түвшинд бодож өгсөн шүү дээ. Энэ чи ийм учраас одоо энэ хэрэгжихгүй байгаа юм байна. Ингэхгүй л болохгүй гэдэг юм гаргуулж ирнэ. Тийм учраас би тамгын газрынхаа ажилтнуудад тавьдаг нэг шаардлага бол одоо бол мэрэгжлийн чиглэлээр голцвол нэг л хүн ажиллаж байна шүү дээ. Тамгын газарч. Чийвэл энэ аймаг дотор аймгийн засаг даргаас илүү яг эзэмсэн мэрэгжлийнхээ эрхэлж байгаа ажлын хувьд бол чи аймаг дотор нэг номер л. Өөрөөр хэлбэл одоо боловсролын талаар засаг даргын шийдвэр гаргах юм бол эхний ээлжин чамаас л юм гарна. Чи хэр зэргийн сайн боловсруулж ирнэ үү? Тэр хэмжээг нь наад юм чинь бол сайн бол. Чи тааруу юм боловсруулж ирвэл тэр чинь тааруу юм болно гэж ингэж ойлго. Тэгээд тэрний хэрэгжилтийг хангуулах юм бол чи газар дээр нь янаа үзэн харна, биелтийн тооцоо үр дүнгийг харна. Тэгээд цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг байна. Тэгэхээр бодлогын түвшинлүүдэд нэг хэлдэг байсан зүйл бол юу гэдэг зэрэг бодож одоо суур, юм их сайн бод. Энэ компьютераар зүгээр суух биш. Одоо энэ заалт яагаад нодон жилийнхээсээ хэрэгжилтийн хувьд доор болчих ч юу? Яагаад ухарчихсан байна вэ? Үгүй л яагаад дээш явж шүү. Би ямар ажил зохион байгуулалт энэ үнийг ингээд одоо сайн хэрэгжүүлж юу? Үгүй л яасан болоод энэ доошоо ингээд болчихсан байна гэдгийг одоо бодох хэрэгтэй. Тэгэд одоо шийдвэр гаргах дээр ямар арга хэмжээ авах тэрнийг төлөвлөөд ороод ирэх. Ингэдэг байсан.
Энэ бол бас ажилтнуудыг ажилтан сурах гэж их нэмэр болдог. Ажилтнууд юм дээр суудаг, боддог, төлөвлөдөг, юм үздэг бас их хэрэгтэй юм билээ л дээ. Гэж л ингэж бодож байсан. Энэ бол хамгаалал даргын одоо бас нэг чухал үүрэг байсаа л гэж ингэж би боддог. Тийм ийм байна. За тэгээд хамгаалал даргын хувьд бол өөр одоо олон юм бил дээ. Олон юм руу ордог байсан. Тийм учраас бол гадаад харилцаа бас явдаг байлаа. Гадаад харилцаач нь сүүлийн үед нэлээд сайн хөгжсөн. Ялангуяа манай аймагч нь бол одоо уламжлалтайгаа бүгд нэг стандартаар улсын шилийн гол аймаг зүүн шиг гошууд их ойр холбоотой байлаа. Сүүлдээ Леон мож гэж одоо үйлдвэрийн том можтой холбоотой боллоо. Хөлбөмбөр аймагтай одоо бас холбоотой байлаа. Юутай Оросын холбооны улсын чит мож агын одоо тойрогтой бас холбоотой байлаа. Туркийн Самсон хүчтэй холбоотой байлаа. Энэ болгончор бол гадаад харилцаа хөгжүүлэх, юм хөгжиж өсгөх, юм сурах, мэдэх, боловсрох энэ ажилд төлөөлөгчдөө солилцсон. Харилцан одоо бүр бие төлөөлөгч суулгана. Тэгээд ажил төрлийн хоорондоо холбоо байна. Тэгээд төлөөлөгчдийг хүлээж аваад энэ ажил төрөл ярилцсан хамтарсан ажил зохион байгуулна. Ийм ажлууд гадаад харилцаан дээр бас сөрхий одоо хөгжиж дэшээ явж байсан гэдгийг бас энэ ташрамд нь хэлье гэж ингэж бодож байна. За өөр бол энэ ер нь тэгээд ялангуяа 2008-аас 2016 онд бол би түрүүнд хэлсэн. Ер нь бол аймаг бол үндсэндээ хөгжлийнхөө ерөнхий чиг хандлагыг бол олсон. Үнэхээр одоо цаашаа ингэж явхад бол аймаг бас хөгжиж болох юм байна гэдэг ийм ойлголт бол ямар ч хүнд одоо төрхөөр болсон байх. Энэ үед нэг иргэдийн маань дунд гарсан зөвхөн энэ үед биш л дээ жаажим явж л ирсээд осон өөрчлөлт бол анхны үед бол тийм бэлэнчлэх гол төлбөл одоо хоолгүй хонох гэж байна, тэгж байна, түлээгүү уллаа энэтрийг тийм нэг ойр зүрийн амьдралын ахуй нөхцөлийн юм л одоо гуйх, хэлэх, хүсгэл ийм л юм их тавьдаг байсан бол сүүлдээ ийм явдал бол ер нь үндсэндээ арайсан. Ердөө л ус уучрал бол одоо тийм юм байна, ийм хийгсэн чи ингэж байна, ийм хийгсэн ийм юмдаа дамжлаг үзүүлээч, хөрөнгө шийдэх юм уу, одоо материал шийдэх юм уу, байраа суусан шийдэх юм ийм ярьдаг болсон. Энэ бол би хүмүүсийн сэтгүүдэд гарсан маш том өөрчлөлт гэж ингэж ойлгодог. Ер нь ч хүмүүстэй гэж үздэг байх. Энэ бол зах зээлийн харилцаа шилжсэний одоо 4-5 дахь жилээс л одоо ийм байдал руу хаажим шилжсэн шүү дээ. Улсууч ер нь би өөрөө хөдлөхгүй бол болохгүй юм байна гэдэг ойлгоцгийг бол хавсаал гэж ингэж бодож байгаа. Тэгээ ийм маягаар бол энэ тамга язын даргын ажил бол одоо явж байгаа. За Сүхбаатар таны ер нь одоо ажил амьдралын гараа яг одоо таав чинь бас одоо сум нэгдлийн үед бас одоо ажиллаж байсан байдаг. Ер нь ажил амьдралын гараа анх хаанаас хэлсэн байдیں۔ Тийм би 1970 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг төгсөөд багангийн багшийн мэргэжил эзэмссэн хүн. Ингээд би Төвөн зөвхөн сангийн аж ахуйн тоонд сургууль хуваарлагдаж тэнд би нэг жил багшлаад 2 дахь жил дээр намайг сангийн аж ахуйн эвлэр хаан даргаар тавьчихсан юм. Ингээд би эвлэр хаан дарга болсон. Эвлэр хаан дарга ажлыг нэг жил хийгээд би хязгаарын цэрэгт цэргийн алба хаахаар одоо цэрэг татагдаж морцсон. Тэгээд орнотын одоо намайг төвхтэй 24 дүр отроод буюу 032 дугаар анги гэдэг энэ ангид би 3 жилийн цэргийн алба хаасан хүн. Тэгээ халагдаж ирээд би Сүхбаатар сумд хуваарлагдсан. Сүхбаатар сумд нэг жил багшлуулаад дараа жил намайг сургуулийн хотоогоор нь сургуулийн менежер юм хичээлээр ихчээр би 5 жил ажилласан. Би Сүхбаатар сумд 6 жил болсон юм аа. Тэгээд би багшийн дэд сургуульд одоо өдрийн ангид сурахаар багшийн дэд сургуульд одоо явсан. Тэгээд төгсөөд ирэхэд маань бол намайг боловсролын салбарт өгөөгүй шууд одоо манай мэдлийн боловсон хүчин гэдгээр намын төв хорооны тавилт өгөөд Сүхбаатар аймгийн намын хорооны мэдэлт өгсөн. Тэгээд би Сүхбаатар аймгийн намын хороонд Монгол зөвлөлтийн найрамдлын хэмнэлгийн хариуцлагатай нэрийн бичгийн дарга гэдэг албан тушаал дээр 2 жил ажиллаад тэгээд нэг өдөр аймгийн намын хорооны даргадуудад авчиж оролдоод намайг дарин суманд Монгол Ардын намын хорооны даргаар тэнд тавьчихсан. Тэгээд би тэнд 5 жил болоод тэгээд тэндээсээ л би шууд аймгийн захиргаар орж ирсэн. Ийм л одоо ажил амьдралын төвхөл явсан юм да. Тэгээ аймгийн захиргаар 24 жил ажиллаад төгсгөртөө гэж түрүүнд би хэллээ. Тэг. Та бас одоо аман өв гэдэг төслийн бас одоо утга санааг ойлгож байгаа байх. Хамтран ажиллаж байсан одоо үеийн дарга нар юмнуудаа гоё нэр усыг нь хэлээд ингээд явбал их сайн байна шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За аймгийн одоо тамгын газарт за ер нь ингээд таны ажлын одоо хугацаанд аймгийн одоо хэдэн удирдлагатай хамтарч ажиллаж байна? Тийм. Би 92 оноос эхлээд энэ аймгийн тамга газарт би 24 жил ажилласан гэж хэллээ. Энэ 24 жилд би
Яг аймгийн дарга хөлбөөс 6 одоо даргатай хамт ажилласан тий. Зүгээр босод удирдлага бол босод бий л дээ. Тэгэхдээ энэ зүгээр нэг юм дөрөвдөж хэлэхэд намайг 24 жил ажиллахад энэ аймгийн хамгаалалаар ажиллахад 3 засаглалыг арчилсан нам 3 засаглалын ардын намын одоо засаглал хэрэгцээ. Тэгээ энэ үед бол манай намайг одоо очиргүй тэр ажил төрлөөс чөлөөлөж өөрчлөе чигээгүй би тэгчих болов гэж бодож байгаагүй дараагийн дараагаар надад итгэл найдвар хүлээл гэсэн байх. Ингээд үргэлжлүүлээд миний ажиллаж байсан албан тушаал дээр ингээд 24 жил ажил болсон. Ийм очиртай юм. За хамгийн анхны дарга бол Баян Хонгор аймгийн харьяат Ямбай Жойжсрон гэж хүн 92-аас 96 онд одоо аймгийн засаг даргаар анхны засаг даргаас өг. Анхны засаг даргаар ажилласан ийм хүн байсан. За энэ хүний үед бол би түрүүтэй хүндрэлтэй одоо ийм хоол одоо хүндрэлтэй юм бол энд байсан гэдгийг би 92-аас 96 онд байсан гэдгийг. Дараа нь бол арчилсан нам ялаад арчилсан намын засаг дарга Хасвазрын Чимэд төрж гэж хүн 4 жил одоо засагласан. 2096-аас 1996-аас 2000 оны хооронд одоо засагласан ийм хүн байлаа. За энэ үед бол зарим нэг юмнууд бол арай нааштай байсан. Тухайлбал би түрүү 5 барилга зарцаагц гэж байна. Тэрний одоо энэ хөгжимжүүлж байгаа чатаар тэгээд энэ хөрвөл толгой дээр хуусан сан тэмүүл зөвхөн сургууль юм уу энэ нэгдсэн эмнэлгийн барилгууд энэ чинь бол бас одоо арай юм сэргэж ирсэн хөөцөлж байж одоо ажил оруулж байлаа шүү дээ энэ үед. Тэр зүйл тэгэхээр одоо Дорнот аймгаас алгаад өндөр хүчлийн шавн бол ашиглалтан дарж тэр ерөнхийдөө амар жаргал сайд хийж энэ өндөр хүчлийн шавн хүлээж авах ажил оролцож байсан ийм одоо төвхтэй юм аа. Ийм юм. За дараагийн засаг дарга нь бол Дасврын дарга Төдвийн Дасврын гэдгийг Дасврын дарга 4 жил ажилласан. Энэ бол ардын намын хүн 4 жил ажилласан. Дасврын даргатай би 4 жил ажилласан. Дасврын даргын үед бол юм нэлээ имхэрсэн зэгцэлсэн ерөнхийдөө тийм зөв болдролгоо орсон ийм үе байлаа шүү дээ. За энэний дараагаар бол Эрдэнэ цэгт дарга авсан. Эрдэнэ цэгт дарга 4 жил хийсэн. За Эрдэнэ цэгт дарга бол мөн 2004 оноос 2008 он хүртэл хийсэн да. Эрдэнэ цэгт дарга бол мөн ардын намын хүн. За би ардын намын хүнтэй ажилласан. Эрдэнэ цэгт даргын үед энэ засаг даргын тамгын газрын дарга өгөө төрийн захиргааны удирдлагын хэлцээний даргадаг энэ хавсарсан аргын тушаалыг засгийн газрын шийдвэр гаргаж юу аасан салгасан 2 хүн болгосон. Энэ үед бол би даргаад уушраа хэлсэн дараагаас надад санал тавьсан. Ингээд би тамгын газрын дарга нь одоо олон жил явлаа би энэ өгье. Удирдлагын хэлцээний даргын одоо функц өгье гэсэн. Тэгээд би удирдлагын хэлцээний даргаар дагнаад тамгын газрын даргаыг бол би өөр хүнд одоо шар үгийн мандахлаар гэж хүн төгсөндөө тамга газрын дарга ингээд явсан ийм очиртай юм. Тэгээ энэ үед бол яг Эрдэнэ цэгт дарга бол бас энэ төрийн захиргааны ажилд их олон жил яваагүй холцоо аж ахуй ажиллаар явж байсан хүн бас талын ямыг ботсон байх. Намайг бол ухаанда төрийн захиргааны удирдлагын хэлцээний дарга өгөөд засаг даргаыг зөвлөх гэдэг албан тушаал дээр хавсруулалт тавьсан. Тэгээ би тийм албан тушаал хийгээд даргад бас санаагаа хэлдэг юм ярьдаг одоо тийм л байсан ийм үе байсан. Ингэж байлаа. За энэ дараагаар 2008 оноос 2016 онд бол одоо Бацуур дарга авсан да. Энэ Арчилсан намын хүн сүүлийн 2 засаглалыг бол Бацуур даргаар авсан. Тэгэхээр Бацуур даргын үед бол ер нь нэлээд сэргсэн. Ястаа хөгжлийн чиг хандлага алсан. Энэ дээр Бацуур даргач өөрөө их сайн зохион байгуулалт ягтран байсан учраас аймаг орон нутгийн хөгжлийг бол сөрхий одоо дээсэн татсан. Бараг Бацуур даргын 8 жилийн хугацаанд бол бараг манай аймагт ирээгүй бусад аймагуудын удирдлага хийж байхгүй хийж Сүхбаатар аймгийн одоо ажил амьдралыг үзэмдэрсэн асуудал юм байна. Үзэн дээд бол маш их хийж байсан. Монгол улсын шилдэг аймаг дөрвөн тэр цандраараа 2012-аас 2015 онд 4 жил дараалан Сүхбаатар аймаг Монгол улсын шилдэг аймгаар шалгаж байсан. Ийм очиртай юм. Энэ бол үнэхээр одоо бодит түүхэлдээ одоо ч энэ аймагт тэр дөрвөн сумн диплом одоо оюутайгаар хадгалагдаж байдаг. Тэр Монгондоч одоо орсон байгаа. Ийм очиртай бид ингэж явж байлаа. Энэ бол одоо бас сайхан үе байсан. Тэгээд энэ Бацуур даргын үед бол одоо нэлээд ажлууд хийгдсэн бид мэдж байгаа. Газар шилжүүлэлтийн ажил гэж ер нь одоо бүх улсын хэмжээнд хийгдээгүй ажлыг анх удаас нь асалж хийсэн. Гадруудыг чөлөөлөж айл өрхүүдийг нэгдсэн байр болгож энэ дөрвөлжийн зүүрөө одоо том байр юу гэдэг гаргаж байлаа. За энэ үед чинь бол ашиглалтанд ороогүй байсан зарим нэгэн барилга байгууламжийг бас ашиглалтанд оруулж байсан. Ялангуяа хөдөөгийн сумдуудын сургууль, эмнэлэг, цэцэрлэг энэ барилгууд бол эдний хэсийг бол орон байр одоо тогтой байраар хангахын тулд шинжилэх, өөрчлөх, их засвар оруулах ийм ажлууд бол гол хийж байсан. За хөдөө талдаа бол сэргээгдэх хэмжүүж ялангуяа айл өрх юунд бол сэргээгдэх хэмжүүж их орсон.
За аймаг үл яг доронтоос их усүртэй байсан. Хоёр дахь усүрийг багнуураас авсан. Ингээд манай аймаг бол одоо цахилгааны хувьд бол хоёр талын их усүртэй их боломжийн аймаг шүү дээ. Ингэж явдаг. Нөгөө талаар манай нэг их том ажил бол энэ Улаанбаатар баруун уртыг холбосон шугам. Зам авцсан бод ашиглалтнаас ар зам ашиглалтнаас. Энэ үл одоо үнэндээ эдийн засгийн хувьд тэр хөгжлийн хувьд тэр аргагүй одоо шаталхуулсан ийм том арга хэмжээ болсон. Ингэж одоо бодож явдаг. Ийм байгаа юм те. За энэс гадна бол бидэнд за энэ үед би төрийн захиргааны ажлын талаар нэг 2-3 юм бас хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ шингэсэн шүү дээ. 1992 онд хуучин аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсныг татан буулгаад оронд нь засаг даргын тамгын газар гэж байгуулсан. Тэгээ энэ яагаад гэсэн хөтөл зэрэг засаг захиргааны нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хууль гэдэг шинээр одоо улсын хурлаар батлагдаж гараад 92 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар бүрдүүлж эхэлсэн. Энэ үед бол төрийн захиргааны байгууллага, хурлын байгууллага хоёрыг салгах шаардлага гарсан. Хоёр тусдаа бие даасан байгууллага болгосон. Тийм учраас аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх ардын депутат байхгүй ардын хурлын гүйцэтгэх захиргаа татан буулгаад тэгээд аймгийн захиргаа бол аймгийн засаг даргын тамгын газар гэж нэрийг өөрчлөөд аймгийн ардын хурлын энэ бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж өөрчилсөн. Ийм учиртай. Ингээд хурал захиргаа хоёр бол энэ үеэс салж хоёр бие даасан статустай хоёр байгууллага байсан. Хуучин бол захиргааны дарагч нь хурлын даргаыг хавсардаг ийм нэг хүнтэй хоёр алуушаа цуг явж ялаа шүү дээ. Ийм байсан үе юм. Тэгээ энүүнийг бол одоо өөрчлөөд хурлыг бол байранд нь тавьж хурл бол үндсэндээ аймгийн одоо бүх удирдлагын чиглэлийн байгууллага удирддаг, захиргаандаа чиглэлээ өгдөг, хурлын шийдвэрийг захиргаа биелүүлдэг нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиас ийм байсан. Тэгээ анхны одоо хурлын дарга бол аймгийн иргэдийн хурлын дарга гэдэг чинь орон тооны бос байсан. Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь орон тооны хүн байсан. Энэ Бахрын Арднаа гэж манай аймгийн захиргаанд их утсан хүн аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар орон тоогоор тавьдаж байсан. Тэгээд энэ үед бол хурлын аппарат гэж байгаагүй. Тэр нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар бол хурал аймгийн засаг даргын тамгын газар үйлчилнэ гэсэн ийм заалтай. Энэгээр бол хурлын бэлтгэл ажил бүх юмыг аймгийн тамгын газар одоо гүйцэтгэдэг ийм байсан үе юм. Ингэж одоо хурал бол өөрчлөгдсөн юм аа. Ингэж өөрчлөгдсөн. За тэгэхээр аймгийн тамгын газар гэдэг бол 92 он тэр нутаг дэвсгэрийн нэгжийн хууль хэрэгжээд 10 сарын 1-ээс аймгийн тамгын газар болоход аймгийн захиргаа 13 хэлтстэй байгуулагдсан. 13 хэлтстэй аймгийн засаг даргын тамгын газар гэдэг ийм байгуулагдаж гарч ирсэн. За энэ байгууллага нэг жил орчим яваад дараа жил хүрээгүй юм байна да. Дараа жил нь 5 сард 93 оны 5 сард дахиж хүчтэй цомогтгол яваад 13 хэлтсийг 4 хэлтс болгосон ерөөсөн. Аймгийн тамгын газрын 13 хэлтсийг цомогтгол 4 хэлтс болгоод тэгэхэд чинь өөрөөр хэлбэл одоо төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чинь дотор цэрэг иргэний хамгаалтын шатав, архивын дасаг, иргэний бүртгэл мэдээллийн алав, хуулийн хэлтс, аж ахуйн дасаг гэдэг 5-6 юмыг үлээд зөвхөн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяанд одоо өгөөд ингэж одоо цомогтгосон байх. Тэр олон хэлтсийн чинь ингэж шингээхгүй болохгүй байсан байх л да. Ингэж одоо шингээсэн ийм учиртай юм. Ингэж орж ирсэн. Энэ бол бас одоо амьдралын түүхэл юм да. Одоо ингээд харахад бол одоо байсан. За тэгэхээр энэ дээр би зүгээр нэг юмыг орхиж зүгээр сүүл үзийг бол харж болно. Тэр миний хувийн сан өмрөг дотор явж байгаа. Анх аймгийн захиргаа одоо тамгын газар болгож өөрчлөхөд энэ захиргааны байгууллагад ажиллаж байсан улсуудыг яах вэ гэдэг асуудал засгийн газрын өмнө тулгарсан юм шиг байгаа юм. Тиймээс засгийн газар тусгай тийм санал асуумж гэж ийм 4 хуудас дүүрэн ийм асуумж гаргасан. Тэгээ тэрнийг бол тухайн үед ажиллаж байсан захиргааны албан тушаал эрхэлж байсан бүх хүмүүсүүдэд одоо хувилж тарааж өгсөн. Тэгээ тэрний бөөгөлсөн. Тэр асуумжаар бол яасан хөхтэй зэрэг та цаашдаа үргэлжлээд захиргааны байгууллагад ажиллах уу? Эсвэл одоо мэргэжлийн ажил юм өөр хийж шилжих үү гэдгийг тэргээ шийдсэн. Эндээс манайд хэд хэдэн хүн гарч байсан. Гол дийлэнх нь бол захиргааны байгууллагад үргэлжлэж ажиллана гэсэн ийм тэр асуумжийг бөглөөд одоо тэр асуумж улсуудад байдг юм уу юм миний хуваарийг дотор бол байгаа. Тэр бол одоо санхүүнээс гараар үргэлжлэх тийм одоо асуумж байгаа юм дээр. Ингэж байсан. Тэгээ тэр үед бол одоо би санаж байна. Манай хөдөө аж ахуйн хэлцээс Цэрэн Балтаг гэдэг залуу гарч мэргэжлийн ажиллаа хийгээд гарч байсан. Саналаа өгөөд хуулийн хэлцээс Амар санаа гэдэг хүн байсан. Тэр хүн гарч байсан. Бас мэргэжлийн ажил хийгээд нийгмийн бодлогын хэлцээ
Очир Батгай одоо дуучин Очир Батгай гарч байлаа. Гэх мэтлэн улсуудаа гараад мэрэгжлийн ажил руу шилжсэн. Тэдний шууд мэрэгжлийн ажил руу нөгөөд тэгэл орных нь хүн өөр улсууд даваад ингээд л ажиллаж байсан. Нэг ийм одоо бас нэг одоо сонин ч байх авда тэр үед ухаанда захиргааны байгууллагыг яаж одоо шилжүүлэх үү гэдэг асуудлыг ингэж л бодож олсон юм билээ. Нэг ийм юм бол гарч байсан үе байлаа. За таны хувьд бол Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар за тэр дундаа төрийн захиргааны байгууллагын одоо анхны төрийн үйлчилгээний Гавьяат гэдэг энэ эрхэм цолыг хүртсэн хүн. Тэгэхээр мэдээж одоо энэ Гавьяат гэдэг цол энэ олон жил одоо 40 гаруй жил Монголын одоо төрд ажилласан. За тэр дундаа 20 гаруй жилийг нь төрийн захиргааны байгууллагад ажилласан энэ одоо өндөр цол хэрэмгийг өгсөн байхаа гэж боддог. Та өөрөө юу Гавьяат гэдэг цолоо авч явах үе эргээд одоо бодонгууд юу боддог? Тийм яг хөө нэг талаар бол төрийн байгууллагад олон жил ажилласан гэдэг энэ утгаар өгсөн байх магадлалтай. Нөгөө талаар бол энэ алдар цолонд хүрэхэд бол би ганцаараа яваад үрчгээгүй. Энэ аймгийн засаг даргын тамга газрын хамт олон гэдэг чинь бүхэл бүтэн хамт олон. Тэдний нэг нь байхгүй юм уу, нэг нь юм дутуу хийх юм бол бидний ажил тийм л өрөөсгөл бас л хагас тал болно. Тийм учраас би хамт олонны манд хүчин тусалцаа дэмжлэг үнэн их байсан. Эднийхээ хүч дэмжлэгээр би ийм алдар цолонд хүрлээдэ гэж ингэж тухайн үед бол би тэгж бодож байсан. За 3 дахь нь бол мэдээж хэрэг хүний ардтал аргэрийн одоо хань ижил үр хөвгтүүд бол янз бүрийн одоо асуудалгүй одоо орондоо чөлөөтэй ажил төрлөө одоо суугуудаа суугаад хийх үедээ хийж байдаг. Би энэ ажилтнуудаа ярьдаг л байсан л да. Энийг юу болгоод хэлдэг. Би бол аймгийн тамгын газар хамгийн эрт ирж хамгийн сүүлд явдаг л хүн байсан. Тамгын дарга ер нь тэхэл ёстой. Тэр үтгэл энэ өрөөсөлгөөнүүдээс ингээд шалгаад гэрэл гээтэй байвал хүний дуудаа чи тэр яагаад гэрэлтэй байна маргааш өглөө нэрхтэй зэрэг нууж хэлээд гэрлээ яагаад унтраахгүй ингэж орхиж байгаа юм. Айгүй л усны бослогч залгаатай ч дуурч үж мэдэн штэ. Ийм нуудыг бол жижүүрийг дагуулж ирээд нэг онголгоод тэр ус услагч унтраа. Энэ чинь бол бас цаа талдаа тог цахилгаан юм явж л байгаа. Хоёрдугаар аваараас л янз бүрийн бол яах ингээд янзалдаг. Тийм учраас бол хамгийн сүүлд явдаг хүн гэдэг нь бол тийм утгаараа өрөөнүүдийг шалгаад усууд гарт улсаа хойл үндсэндээ бараг явдаг тийм л байсан. Энэ үед бол миний Батар тал болж ар герман одоо сайхан байж намайг ингэж ажиллах холцооночлоор хангаж байсан бодол би 3 дугаарт нь бол ар гэрийнхээ одоо хань жил өр хөвгтүүдээ бол байнга одоо бодож явдаг. Надад ийм их тусалсан. Ийм хүчин зүйлүүдийн үр дүнд л надад энэ төрийн өндөр хайшиглалыг хүртээсэн байхаа л гэж би өөрөө дотроо ингэж бодож явдаг юм даа. Төрийн захиргааны байгууллагад олон жил ажиллаад за тэтгэвртэй суугаад та чи бас зүгээр суугаагүй. Бас одоо ном дохимол ер нь одоо залуу хооч үед үлдээх гэдэг одоо ийм зүйлүүдийг бас нэлээдгүй хийсэн байдаг. Энэ тухай явлаа. Тийм би энэ аймгийн төрийн захиргааны байгууллагад би 20 хэдэн жил ажиллаж хаад зүгээр одоо би тэтгэвртэй суусан гэдэг гараад явчих бол нэг өөр хэрэг. Тэгээд орондоо байна би хараа гайгүй юм. Тэгээд би миний ер нь ажил хийж байх үедээ би бодож байсан юм бас ах хэмжээний материал юм цуглуулж байсан би. Яагаад гэвэл зэрэг энэ аймгийн захиргааны түүх гэж ер нь байдгүй юм билээ. Ер нь урд өмнө гараагүй юм билээ. Тэгээ ер нь энэ аймгийн захиргаа гэж энэ том байгууллага бүхэл бүтэн аймгийг одоо өдөө жил өдөрсөн энэ байгууллагын түүх бас нэг юм баймаар юм гэж ингэж бодоод 1942 онд байгуулагдсан аймгийг тэр үеийнхэн түүхээс нь авахуулаад өнөөдөр хүртэл явуулаад аймгийн захиргааны байгууллага хурал захиргааны байгууллагын түүхийг бол эмгтээд гаргасан нэг юм юу бий. Энүүнд их хүч тавьсан юм нь бол энэ аймгийг ер нь хаанхын хэн гихч ямар хүн удирдах байсан тэр ер нь ямар хүн байж өгдгийг би бүгдийг цуглуулсан. Энэ тэндээс одоо цуглуулсан амаргүй билээ. Гэхдээ тэр тамгын дарга байсан учраас аймгийнхаа тамгын газрын даргантай ярьж угаад тухайн аймгаас нь юм олоод цуглуулад бас болдго юм байл. Одоо үзвэл бүхэгдээ зураг хөрөгтэйгаа намтар төгтэйгаа хэдээс хэдэн онд юу хийж байсан хүү юм гэдгийг бол их тодорхой харсаж болохоор энэ бас л түүхэл юм л гэж ингэж бодсон юм л да. Тэгээд дээр нь бол аймгийнхаа ажил амьдралыг харуулсан тийм нэг ном одоо гаргасан байгаа. За дараа нь бол би аймгийн залуучуудын байгууллагыг бас авч үзсэн. Залуучуудын байгууллага 100 жилийн аваар та нэг юм оролдож өгөөч гэж хүссэн. Тэгээд би хоёр нөхөртэйгээ хамтраад ингээд залуучуудын байгууллагын түүхийг бол бас л 42 оноос эхлээд Сүхбаатар аймгийн залуучуудын байгууллага яваад тэгээд эвлэл гэдэг юм татан буугдаад дараа нь залуучуудын байгууллага болоод хүүхдийн ингээд явсан нэг түүх бий. Энийг гаргасан. Дараа нь би аймгийн хүүхдийн байгууллагын түүхийг би бас нэлээд гайгүй юм оролдож байж бас л одоо
хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтарч суугаад гаргасан бас нэг ийм нэг ном бий. За дөрөв дэх ном нь бол энэ Монгол ардын нам бас 100 жилийнхээ ой болж байна. Та нэг юм оролдож өгөөч. Танд одоо материал золзгоор байвал гэсэн. Тэгэхээр би Монгол ардын намын байгууллагын түүхий номыг л гаргасан. За хамгийн сүүлд нь юу ах вэ? Би ер нь энэ аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг тэр үедээ бол яг хуу төрийн бос тэр нь юу одоо ч гэсэн төрийн бос байгууллага байгаа. Гэхдээ энэ бас их үүрэг үүсгэж байсан. Бараг одоо хүн амын чинь улсын хэмжээнд аймгийн хэмжээс тал хувь нь эмэгтэйчүүд байна шүү дээ. Эднийг ер нь ямар байгууллага удирж байсан, хэн гэдэг хүн удирж байсан, ер нь ямар өөх төвхтэй юм гэдгийг бас нэг өөх түүхийн нэг товчхон чулуу гаргаад тавьчих гэж бодоод энэ одоо өнгөрсөн зүүн бай аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын түүхээ гаргасан нэг ийм нэг ном байгаа. За дээр нь бол одоо сүүлийн үед яаж байна да 13 онд Богд хааны зарилгаа дахиж ирсэн төрийн дахилгатай одоо манай Алтан дээр аваа байна. Алтан дээр авааны энэ дахилгын түүхийг бас хийгээд одоо орчин үеийн тэр 2005 онд дахилгын сэргээх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаараа сэргээгээд тэрнээс төрийн дахилга болсон. Ингээд хэдэн удаа тагсан. Энэ дахилгуудын үйл явцууд ер нь ямар юм болдгийг, яадгийг гэдэг юмнуудыг бүх одоо материалуудын тэр үе яг миний гарт байсан учраас би тэр материалыг эмгэгтэж бонтуулээд нэг ном болгоо гаргасан. Ийм л 5-6 төрлийн юм гаргасан. Энийгээвэл би юу гэж боддог хөхтэй зэрэг нягатар ном гаргачихлаа гэдэгтээ биш. Хамгийн гол нь аймаг орон нутгийг одоо судлах цаашдаа хүн амтан үзэж харах дараагийн үе залуучууд маань эндээс бас үзээ сургамж яваад ийм байсан байна гэдэг юм хар сандахад хэрэгтэй юм болов уу гэж бодож ийм л юм бол одоо тэрлүүлж бөтөөсөн. Тэрнийгээ би одоо энэ архив байгууллагад албан ёсоор хүлээлгэж өгч байгаа. Архивын хэлтэс бас одоо зохион байгуулж байгаа аман өв төсөл гэдэг маань одоо бас үүнтэй л холбоотой байх гэдэг үүднээс. За одоо сүүлийн үед та ер нь яг ямар зүйл дээр ажиллаж байна? Цаашид ер нь бодож байгаа зүйл юу вэ? Тийм одоо хүнч бодож байгаа юм чи одоо хүнд янз янзын бодогдох юм аа. Элдв юм бодогддог юм байна. Гэхдээ одоо тэр болгонда бас үгээсэж залуу занд нь цагтай адилхан ажил алга эрхэлж бас цагтай адилхан үгүй болчихдөг юм байна. Өөр болдго юм байна. Гэхдээ би яг аймгийн хурлын байгууллагын түүхэн товчооны номыг нэг одоо хурал гэдэг чинь том байгууллага. Энийг нэг оролдоод явж байна. Би болвол энэ нэгдүгээр тогтаагаад гаргуулж хасаа гэсэн энэ бодол байгаа. Нилээ юм дээрээс. Гэтэ материал сонгож өгөх бас яг төвхтэй юм янз янзаас аавна гэж ийм нэг юм байгаа. За аймгийн цэргийн хэлтэс өөрийнхөө түүхийг ном болгоё гэсэн юм билээ. Би энэ гол цуглуулах юм цуглуулад одоо болсон. Одоо бол барыг хэлээ гаргаж байгаа. За өөрийнхөө одоо дорсомж гэдэг юм уу юу ч гэдгийг дээ одоо ажил амьдралынхаа юмыг нэг эмгэгтэйд одоо бол бэлэн болсон одоо хэвлүүлэгтэл үлдээд байна. Ийм л 2-3 юм дээр л жоохон оройч жилээж байна одоо. Таны одоо залгамж халаад хойч үе залуучуудад ялангуяа одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудад та ер нь сургамж зөвлөгөө гэх юм одоо ийм зүйлийг хэлээч гэвэл. Юу н төрийн тангараг өргөн гэдэг юу вэ? Зүгээр нэг тэнд нэг тангараг хуус гэдэг нь бичсэн хэдэн үг билүү уушаад туганд нэг адасаа аваад өнгөрчих ажил мөн үү гэдгийг бол бид их бодох хэрэгтэй юм байна гэж ингэж боддог. Тэгэхээр төр тангараг өргөнө гэдэг чинь төрийн албан хаагчийн тангараг өргөнө гэдэг бол нэг талаар бид төрдөө тангараг өргөж байна. Нөгөө талаар бид эргээд олон түмэндээ одоо өргөж байгаа тангараг. Тэгэхээр тэрний өргөж байгаагийн учир шалтгаан болол цааталд нь ердөө би төрж үнцээр ажиллана. Төрийн төлөө би өөрийнхөө одоо бүхэл тэр мэдлэг чадвар оюун юу гэдэг хүч чадал бүх юмаа зориулна. Тэрний төлөө үнэн шударгаар явна. Энд бол над хоёр дахь сэтгэл байхгүй л гэдэг ийм л утгаар л төр тангаар өргөж байгаа гэдгийг бид баян бодож байх хэрэгтэй юм гэж ингэж бодож байна. За нэгдүгээрт нь тэгэхээр ийм юм хийхэд бол төрийн хүнд зүгээр энэ бол би амьдралаас л одоо ургасаа ичүү. Тэр нэггүй тэр янз бүрийн одоо ажлууд бол зөндөө байна одоо юм байна. Эндээс би 3 зүйлийг л би зүгээр одоо залуучуудаа дахиж хэлээсэй гэж бододгийг. Нэгдүгээрс юу вэ нөхдөд хүнд мэдлэг хэрэгтэй. Хүү ер нь мэдлэггүйгээр цаашаа явахгүй. Мэдлэг, дадлаг, чадвар хүнд заавал хэрэгтэй. Ийм болохын тулд бид яах ёстой юм хтэй зэрэг ажил дээр их сайн сурч дадлагж явах хэрэгтэй байгаа юм. Юм их унших хэрэгтэй, юм их бичих хэрэгтэй, юм их боловсруулах хэрэгтэй. Ингэж байж хүний мэдлэг оюун тэр олж авсан мэдлэг чадвар юм бол хүн дадал болоо суудаг. Тэгж байж хүн тэрнийг өөртөө хэрэг болгож ашигладаг. Ийм учраас эхний ээлжинд бол мэдлэг хэрэгтэй гэдгийг би нэгдүгээрт нь одоо хэлье. За хоёрдугаарт нь мэдлэгийн хажуу талаар хүнд бол хүнтэй ажиллах арга барил гэж их чухал юм байна. Тэрүүн дундаа төр далуу гисч байгаа усуд бол тэр хүнтэй ажилдаг арга барил эвдүү гэдэг юмыг үл эзэмсэн байгаасаа гэж.
Бид янз бүрийн усуутай уулздаг. Бидэнтэй ирээд уулзах янз бүрийн хүн бий. Хөгшин ч уулзан, залуу ч уулзан, дарга ч уулзан, цэрэг ч уулзан, хүүхэд ч уулзан, магадгүй аригчин согтуу ч уулзаж мэднэ. Гуйлг гуйсан одоо ядарсан хүн ч уулзаж болно. Тэр болгонд бол төрийн албан хаагч хүн тэрнийг одоо зөх донжийн олж л одоо харьцах хэрэгтэй. Тэрнээс хөл нэг л харьцдаг аргаараа бүгдээ харьцна гэвэл тэр бас тохирохгүй, болохгүй. Тэрнийг хүн хүлээж авахгүй. Тийм учраас бол тэр хүнтэй ажиллах арга барил эвдүү гэдэг юмыг бол эзэмсэн байх хэрэгтэй. Настай хүн ороод ирэхэд би яаж харьцах юм? Нэг хүүхэд ороод ирлээ. Энэ хүүхэд юу хийж байгааг ажил хэлэхгүй мөлөд гар гэх юм уу? Үгүй бол миний хүү юу гэж байгааг миний наашаас уу. Яалаа гинэ. Ээжтэй уулзсан юм байна. Тэгвэл ээж нь энд байхгүй. Тэр өрөөнд аль өвчин оруулаад өгье. Ах нь оруулаад өгье. Ингээд сайхан харьцаад л нэг гаргачих хэрэгтэй шүү дээ. Тэр хүүхэд бол дотроо нэг одоо намайг сайхан болоо гэхгүй гэхэд тэр хүн лавал дургуйцахгүй. Настай хүн ороод ирэхэд та ямар ажиллаар яваг нь наашаас уу. Аль та цай авах уу? Манайс одоо ийм сайн удгийг шүү дээ. Одоо хамаагүй дунд гашгана. Хар цайгаа хийгээд өгөхгүй юу? Ууйг бол уулгачих нь. Тэгээд таны ярьж яваа ажлыг бол би яг хариуцдаг хүн биш юм аа. Тийм учраас одоо дулмгаа гэдэг юм уу, доржгоо гэдэг юм уу. Би таныг хариуцсан юмтай уулзуулаад өгөөд аваашаа дуулзуулаад доржгоо одоо ингэж яваа юм байна. Тэгэхээр яг хариуцсан хүн өөрөө учраас доржгоо гэн ярьсан юмыг нэг зохицуулаад яг асуудлыг нэг зохицуулаад өгöd гаргаач. Ингээд одоо оруулах хэрэгтэй. Энэ үл хүн. Тэгээ боломжтой байдаг юм үүднээр гарч өгөөд за баяртай доржгоо сайн яваад гэжтэй очиорой. Болгоомжтой яваарай. Дүүн одоо ажилд орлоо шүү. Тэгэхээр хүн бол цаад толгой дотор хамаагүй өөр сэтгэл төрдөг. Ийм нэг чухал юм байна. Хоёр дахь нь хүнтэй харьцах арга барил эвдүү гэдэг юм эзэмсэн. Энэ дотор харьцааны соёл гэдэг юм яг цуг явж байгаа. Ер нь хүнтэй харьцна гэдэг бол хамгийн чухал ажил шүү. Бидний ажил бол тэр цаас бичиг гэдэг энд юм бичгээсээ илүү хүнтэй харьцах ажил байгаа шүү дээ. Дандаа хүнтэй юм яаж ингэж хоорондоо харьцаж байдаг. Тэр ямар муухай зантай хүүхэд вэ гэж хэлэхгүй. Энэ ямар сайхан зантай юм бэ? Тэр хүүхэдтэй уулзсан чи тэр тамаа газрын ажилтнууд чинь хөөхөн нэг охин байна, хөөхөн залуу байна. Үгүй тэр ямар сайхан харьцдаг хүүхэд вэ? Гэж хүн очиад цаашаа ярьдаг байхгүй. Энд чинь зүгээр л одоо ингээ яриа. Тэнд очиод нэг хөгшөнтэй хоёулаа нэгэндээ ороод аяг цай уух цавсраад ярьдаг. Би өнөөдөр тамаа газараа нэг ингээ явсан чинь үгүй тэр хүүхдүүд нь ямар сайхан зантай юм, ямар гоё харьцдаг юм. Тэгж одоо харьцлаа шүү дээ. Энэ үл ингээ хойж болдог. Тэгээд цаа түнд бол нэг нь хоёр болоод хоёр нь дөрөв болоод ингээд олон дунд дилээж явдаг. Тэрүүнтэй адилхан муу байх юм бол муу юм тэгээд л явна. Тэгээд тамаа газар хатаж хайрцаа байхгүй. Ямар ч хашийн хүний хэлж гоог тоохч юу. Яаж гоч мэддэхгүй одоо ингээд сууж байгаа юм. Ингэж ярьдаг байхгүй. Муу бол одоо сайнаас илүү л одоо хүний чихэн төрүүлж очиж штэ ерөөс. Ийм юм бодож байгаасаа гэж энэ харьцааны юм хүнтэй харьцах арга барил дээр ийм хаас гэж. Энэ хоёроос дутхгүй нэг юм байдаг. Энэ бол хүний сэтгэлийн асуудал. Хүн хэр зэргийн тэр эрхлэж байгаа ажил хийж байгаа юм да сэтгэлдээ хандна уу? Тэр хэмжээр хүний ажил бүтдэг. Хүн сэтгэлгүй байх юм бол ямар ч өндөр боловсралтай, ямар ч сайн мэрэгжилтэй байгаа тэр нэмэргүй. Тэр ерөөс тэгсэнд орвол сэтгэлдээ хүн энэ юм ухааж чадахгүй хамаагүй мэдхгүй хамаагүй юмаа ухаа сууж байх юм бол илүү үр дүн гарна. Зүгээр нэг цаг нөхцөөсөн, өдрийг өнгөрөөсөн ийм хүн зүгээр орон гараатай нэг орж ирээд нэг тэгсэн болоод ингэсэн болоод ингээд нэг компьютераар суугаад нэг гараад нэг хүний өрөөрөө орж юм яриад явдаг хүн бол ажил урагшаа явахгүй. Тэгэхээр энэ сэтгэлийн асуудал юм ерөөсөн. Би энэ ажлыг чи хийж байгаа шүү. Зүгээр одоо муугар гэдэг юм ямар нэгэн бодгоч. Би энэ төлөө хэдэн төгрөг цайлан авч би амьдрал ухаагаар дэж хэдэн хүүхдгээр орноо нэмэр болж байгаа шүү. Гэдэг юм ийс цаанаа хүн бодох хэрэгтэй байхгүй ерөөсөн. Тэгж бодохгүй зүгээр л нэг эрийнхээ санд ороод ирчихсэн шиг эрийнхээ санд энэ ажлыг хийж байгаа юм шиг ингэж бодох юм бол ажил явахгүй. Тийм учраас сэтгэл хэрэгтэй гурав дугаар. За иймийг бас залуучуудаа бас харж анхаарч болгоож бодож яваасай гэж ингэж хэлж байгаа. За өнөөдрийн энэ Сүхбаатар аймгийн төрийн архивд хувийн хөмрөг хүлээн авах арга хэмжээний талаар бас товчхон мэдээлэл өгье та бүхэндээ. За архив албан эрхтэлчийн тухай хуулийн 16-гийн 11 дэх хэсэгт төрийн архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хувийн хөмрөг орноо, хувь хүний архивын баримт орно гэсэн юм заалт байдаг. За мөн төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журамд архивын хувь хүний өмчөд байгаа баримтыг өмчлөгч, эзэмшигч этгээдээс гэрээний үндсэн дээр хүлээн авч хувийн хөмрөг үүсгэнэ гэсэн юм заалтууд байд юм аа. За энэ дагуу өнөөдөр төр захиргааны Ахмад ажилтан, за Монгол улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан, Болдын Сүхбаатар
даргын хувийн хөмрөгт одоо аймаг сумын ой медаль тэмдгүүд 24 ширхэг байгаа тийм ээ. За энэ бол эд үлгийн баримт болдог. За мөн өөрийнх нь одоо эмтгэж хэвлүүлсэн нэгэн сэдвт нэг ном зохиолоос бүрдсэн 79 ширхэг 6 ширхэг ном байна. За мөн үүнтэй хамт мөн 74 ширхэг одоо ном товхимол бүтээлүүд байна. За мөн энэ дотор бас 1970-аас 97-оос 2020 он хүртэлх хөгжлийн бодлого төлөвлөлтийн дунд олон богино хугацааны баримтчгүүд, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл гэсэн ийм цаасан суурьтай 104 ширхэг хадгаламжийн нэгж байна. За мөн тухайн үед одоо төр засгийн удирдагч байсан Пунсалмаагийн Очирбат агсны одоо аймаг орон нутагт ажиллаж явах үедээ агуулсан гэрэл зургууд болох 31 ширхэг гэрэл зураг буюу нэг хадгаламжийн нэгжийг одоо төрийн архивта хувийн гаралтай баримт хөмрөг болгон үүсгэж за өнөөдөр ингэж өгж байна. Тэгээд архивын ерөнхий газрын ураа болсон амьдрал ус мэт урсан өнгөрн архив уул мэт сүндэрлэн үлднэ гэдэг энэ ураагаар энэ товч мэдээлэлээ өндөрлж байна. Тэгээд та бүхэн төр захиргааны Ахмад ажилтан за төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Болдын Сүхбаатар даргын хувийн хөмрөг одоо энэ ном бүтээл за эд үлгийн зүйлтэй одоо танилцуулж өрж байна. Монгол улсын архив албан хэрэг хөтөлбөрийн тухай хуулийн дагуу аймгийн төрийн архивт хувийн сан хөмрөг бүрдүүлж төрийн архивыг баяжуулах ийм арга хэмжээг Сүхбаатар аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Би энэ байгууллагад 20 хэдэн жил ажилласан хүн. Намайг ажиллаж байх хугацаанд бол ийм арга хэмжээ болж байсангүй. Тэгэхээр өнөөдөр энийг шин сэргэг ийм арга хэмжээ байна гэж ингэж би ойлгож байна. Тийм учраас би өөрийнхөө ажиллаж амьдрах хугацаанд цуглуулсан одоо ойртуулсан янз бүрийн хэлбэрээр авсан ийм л баримт материалуудынхаа юмнаас зарим тодорхой нэгэн хэсгийг нь төгсөн. Ахаад энийг баяжуулаад өгөх материал бол сая хэлж байгаагаар бол бас байх юм байна. Ялангуяа тэр дотор зураг хөрөг одоо бичгийн юм цаасан суурьтай баримтууд бол бас ирэх бололцоо байна гэж ингэж би дотроо бодсон. За нөгөө талаар бол бас цаг үлрээд өнгөрөх тусам болвол юм бартагддаг, баримтууд хоцрогддог, үгүй болдог. Энэтэй холбогдуулаад аймгийн одоо жил бүрийн гардаг тэр статистикийн бюллетень гэж ярьдаг да. Одоо мэдээллийн юу? Энийг 17 оноос 18 оноос эхэлж цуглуулсан 20 гаруй ийм бюллетень дандаа жил бүрийн эцсийн ийм бюллетенүүд байгаа. Энэ бол аймгийн бүхэл бүтэн түүх тэр чигээр явж байгаа юм. Ялангуяа судалгааны хүмүүсийн нэг үсэх юм бол маш сонин Сүхбаатар аймгийн ер нь мал хунар нь яаж юу, хүн гард нь яаж юу, сум орон нутгийн яаж юу гэдгийг бол тэн дээрээс хараад л дүгнэлт хийчих одоо ийм боломж бий гэж ингэж харагдаж байгаа юм. За дээр нь яг холбогдох зүгээр зураг хөрөг өөрийн холбогдох юмнууд өгсөн. За сумдуудын ном байгаа. Манай сумдууд бол сүүлийн үед одоо 80 жилийнхаа ойг хийхээс ихтүүлээд сумдууд өөрсдөө номыг гаргаж эхэлсэн. Тэгэхээр зарим сумдуудын бол 80, 90, 100 жилгээд ингээд бараг одоо 3 ном байгаа. Зарим сум бол ганц нэг ном гаргасан. Тэр л цугларсан бүх номнууд бол энд бүгд ирсэн байгаа. Энэ дээр би сумдуудын тэр алдартай хүмүүсүүд нь юу байсан? Сумын үүсэл хөгжил нь юу байсан? Сум ер нь ямар замаар туулаад өнөөдрийн энэ өндөрлөлт хүрсэн бэ гэдгийг энэ дээр ямар нэгэн байдлаар ийм хөнөөлөж богдуулж гаргасан ийм баримт байгаа учраас энэ баримт бол аймгийн түүхэнд холбогдох бас чухал баримт юм а гэж ингэж би өөрөө л одоо үндсэн дээр энийг цуглуулж богдуулж байсан. Тэрнийг аймгийн архивд одоо өнөр нэг өгчих юм бол энэ холбогдох газар хадгалагдаад үзэх харах хүн үзээд эндээс судалгаа шинжилгээ хийгээд цаашаа явах боломжтой юм байна гэж ингэж бодсон. За тэгээ бас бусад баримт материалууд бол энэ дотор бий. Тэр яг явцсан донд тайлбарлая. Ер нь бол ингэж хувийн сан хөмрөгийн архивыг бүрдүүлж авна гэдэг бол төрийн архивын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд маш чухал хэсэг нь болох юм байна гэж би ойлгож байна. Ийм учраас цаашдаа манай архивын хамт олон ч гэсэн энэ санаачилгаан улам цааш нь өрнүүлж, дэмжиж өшөө энэ Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа одоо энэ алдартан цолтон байдаг юм уу, гавьяатууд нь байдаг юм уу, энэ усуудын намтар түүхмийг судлаа сурвалжлаж олоод архивтаа баяжуулаад ингээд сан хөрөг үүсгэж юм бол их баян
ийм одоо сан хөврөгтэй архив болох юм байна гэж бодож байна. Одоо зүгээр жишээлээс хэлэхэд манай аймаг бол яг энэ аймагт ажиллаж амьдарч байгаа төрсэн хөдөлмөрийн Баатар 10 бие. Тэрнээс одоо ганцхан аймаг байна. Бусд нь бүгд одоо ертөнцийн мөхөс үүсэж 9. За гавьяа цолтон гэх юм бол одоо 60 одоо саяхны авсан 4 хүний нэмээд нэг 68 орчим болж байна уу да. Тэр салбараараа би эдний үл бүгдийн нэр хаяг хаанхаа ямар гавьяадаг гэдгийг бол бүгдийг ингээ бишээ тэмдэглэсэн юм надад байгаа. Хэрэгтэй бол тэр нэг одоо өгөөд аваад ашиглаж болох юм. Тэгээ одоо шинээр авсны дээр нэмээд байжуулаад явчих юм шиг. Ийм учраас бол ер нь архивынхаа хамт олон одоо залуучуудаа захиж нэг зүйлийг хэлэхэд бол ерөөсөө байгаа цагт нь цаг үед нь юмыг цуглуулахгүй бол тэгээ цаг хугацаа өнгөрлөө юм тэгэл мартагдаад байхгүй болдог. Энийг л одоо түрүүн оюун зүйл дараа хэллээ те. Архив бол хүний амьдрал бол ус мэт одоо урсаад өнгөрдөг. Архив бол уул мэс өндөрлөг гэж. Хадгалсан юм бол тэгэж үлдэн, хадгалаагүй юм бол тэгэл урсаад л өнгөрөөд байхгүй болно. Нодон бос юмыг бид мартаж байгаа. Бараг сарын өмнө бос юмыг мартах ажил байгаа шүү дээ. Ийм юм дээр манай архивын ажилтнууд андаа залуу улсууд байна. Их санаачлагтай сайн ажиллаарай. Ингээд архиваа улам сайхан болгож, улам баяжуулж, улам их өргөн их материалтай баялаг ийм архив болгоорой гэж хүсье ярьж байна. Номнуудыг бол одоо манайхан үдсэн баг төрөөс ингээ хэвлэгдээд гарсан энэ номнууд. Энэ яг хөө ер нь би түрүүнд товчхон хэллээ. Энэ дандаа л одоо аймгийн түүхтэй болов. Аймгийн захиргааны түүхийг харъя гэвэл эндээс бас зөх хэмжээний юм харагдана л гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн байгууллага гэвэл эндээс юм харагдана. Хүүхдийн байгууллага бол харагдана. Залуучуудын байгууллага харагдана. За тэр ардын нам гэвэл одоо тэр харагдана. Энэ Алтовооны төрийн эхлэх гэдэг ер нь юу юм яаж явж ирсэн, яасан ийсэн гэдэг юм бол энэ номнаас харагдана л гэж ингэж бодож байгаа юм ерөөсөө. За тэгээ яг нь сумлуудын юм бол би түрүүнд хэлчихлээ те. Сум ер нь одоо юу шүү. Их чухал. Тэгээд аймгийн нэг танилцуулгууд байдгийн. Ер нь аймгийн танилцуулгыг сайн цуглуулж өгөхтэй танилцуулга бас тухайн үеийнхээ юмыг харуулдаг. Ингээд янз янзын хэлбэрээр ер нь аймгийн хамгийн анхны танилцуулга бол энэ л юм шиг байгаа юм. Ирээд байвал. Ийм л танилцуулгууд хэвлэлээр ингэж гаргасан. Энэ бол нэлээд бүх эдийн засаг бүх юм мужиллаар нь гаргасан. Нэлээд дэлгэрэнгүй танилцуулга энэ аймаг болго хийсэн бил аймагуудад байдгийн. Ийм билээ шүү. За дараа нь бол энэ жижиг танилцуулгууд бол гарсан. Энд зарим нь байх шиг байна. За тэгээд танилцуулгуудыг ер нь сайн тэгж яваагаарай. Ер нь бол дор нь л олоод авахгүй бол нэг гарлаа тэгээд алга болдог байхгүй. Аймгийн таны намтартай холбоотой баримт байна тийм ээ. Тий. За энэ бол яг миний л зүгээр өөрийн ажил амьдралын юм да. Одоо эндээс ингээ харвал ингээл харагдана. Энэ дотор би зүгээр л боддгийн. Би энэ дотор бол тэрнийг оруулаагүй байгаа баг. Энэ бол ухаандаа би 1960 онд 1-р ангид Баянлгэр сумын баг сургуулийн 1-р ангид ороод 1-р үлрэл одоо 2-р үлрэлийн амралтаар буюу хуучнаар бол онгийн амралт гэж ярьдаг. Тэргээр намайг одоо ийм сайшаалын өмнөхөө шагнасан, он сурсан гэж шагнасан билээ. Билээ нь юу ах шагнасан. Тэгээ миний өвч их юм хадгалдаг хуучаас нас барахаа өмнө тал надад бүр бараг 60 жилийн дараа надад энийг өгсөн байхгүй. Одоо надад энэ их нь үл би энэ. Тэгээд энэ дээр яг гар хөл өсөлтөд тодорхой болохоор би энэ нэг хийчихсэн. Энэ гадар нь энэ ингээд дотор тал нь байгаа. Миний одоо багш нар аль нь ч байхгүй болж тэ бүгд ийм юм л надад одоо өгч байсан ийм байдаг. За тэгээ яг 3 дугаар ингээд байхдаа би тэр 5 онцыг эзэмшиж явж байсан. За тэр нь бол энэ 3 дугаар ангийн юм. За тэгээ эндээс ингээ аргашаага явхлаар ингээ янз янзын юмнууд байдгийм а. Ер нь зүгээр энэ хүн ямар амьдралыг туулж ирсэн хүн бэ гэвэл тэр би анх нь багш болоод Төмөн зөгтөд би багангийн багш юм. Гэхдээ надад 5 дугаарыг хариуцуулсан. Би 5 дугаарыг дагаад хамгийн анхны миний 5 дугаарыг хөгдөөд одоо 60 гарсан усууд энэ байна да. Одоо би нэг авуулсан зураг яагаад гоцорчлсон юм гээд нэг авуусал байгаа юм тэр үед нэг ийм зураг ингээд үлдсэн. Ийм л одоо сони юм байдгийг. За яг байна цэргийн газар би цэргийн алав хаасан хүн. Цэргийн газар байсан юмнууд ингээд ордгийг. За энэ би яг багшийн дэд сургуульд суралцж байхдаа бас гайгүй сурлагатай оюутан гэдэг тэр насыг дөржин нэрмжээ цалин гэдэг тэр үе чинь одоо дээд сургуулийн оюутнууд чинь монгол хэлний оюутанд тийм нэрмж салин өгдөг. Сарда 430 төгрөгийн салин авч явлаа шүү дээ. Тэр чинь бас дунд мөрөстэй дажгүй өн дээр салин шүү дээ тэр чинь. Тийм учраас энийгээ би сүүлд улсын төв архиваас энэ тушаалыг би тэндээс олж ирсэн.
ер нь байдгийн мөнгө явсан чи байдгийн байлаа. Тэгээд тушаал хуулаад над их нь үл бий л дээ. Ийм юм байдгийн. За тэгээд дараа нь бол яг би багшийн дээд сургуулийн 3 дугаар курст байхдаа ихтэй сургуулиудын оюутны эрдэм шилгээний хурал гэж хавар болгон болдог. Тэр хуралд би 3 зэрэг нэг жил одоо бие магтсан бол нүдэн муухай. Би 3 салбарт илтгэл тавьсан. Тэгээд би энэ сэтгэл судлалын салбарт тавьсан илтгэл нь ихтэй сургуулиудын уралдаанд төрүүлээд энэ 3 газрын ийм диплом, ийм тэмдэг 300 төгрөгөөр шагнаж байсан. Даш бас их мөнгө оюутан хүмүүс их л энэ чинь 83 онд л байхгүй юу? 83 онд л одоо ийм авчихсан. Тэгээ 2 дугаар Монгол хэлнийхэн чиглэлээр тавьсан илтгэл нь 2 дугаараар эзлээд эдийн засгийн чиглэлээр тавьсан илтгэл нь майр жилээгөө гоцорсон юм би. Тэгж л байсансаа би тэгээд бас яах вэ? Тэгээд бас сургууль дээр салбартаа бас их идэвхтэй оюутан гэж их үнэлэгдэж болж байлаа. Тэгээ намайг төгсгöd бол боловсролын шугамар хуваарлаагүй юм. Хуваарлаагүй юм. Тэгээ намайг шууд намын төв орооны мэдлийн боловсон хүчний тэр эрдээрэгт аваад тэгээ намын төв орооноос надад энэ томилолтыг өгөөд Сүхбаатар аймгийн намын хорооны мэдлэгээд ингээд энэ томилолт өгсөн байхгүй. Ийм л учиртай. Миний амьдрал бол ийм юм. Тэгээ арагшаага ингээ харвал одоо сони сод юмнууд ус байж магадгүй. Оюутны зөвлөлийн дарга. Тийч байсан. Та өөрөө дагталсан юм уу? Байр чи одоо хэцүү шттэ. Тэр чи оюутны Ахад нэмээ Улаанбаатар дагталсан. Оюутан багтаа байр авч исэн хүн гэж байгаа. Улаанбаатар. Улаанбаатар тийм. Одоо байдгийн шүү дээ. Би баг хөдөө шилжүүлээд өгчихсөн. 4-р хорлол тэр 12 давхарсан ихэр байранд тийм 2 өрөө байр надад гэсэн тийм. Энэ хувийн хэрэг нэ. Ийм байдаг. Энэ миний хувийн хэрэг. Та нар энүүнийг зүгээр сонирхвол энэ ер нь бас хүнд хэрэгтэй. Энэ чинь анх би өглөө тэр ярилцлаган дээр л өгсөн байгаа. Ингэсэн шүү дээ. Анх 92 нутаг засаг захиргааны нутаг дэвшгийн нэгжийн хууль гараад 92 оны 10 сарын 1-ээс яг аймгийн ардын хурлын гүйцэтгэлийг татан болгонгуудаа оронд нь захиргааны байгууллагын хамгаалгын газар гээд хурал нь бол иргэдийн төлөвшөө орлуулаад 2 салгачихсан. Энэ үе захиргааны байгууллагад ажиллаж байсан улсуудыг яах вэ гэдэг асуудал засгийн өмнө тулгарсан шиг байгаа юм. Тэгэхээр засаг бол ухаандаа тэр үнд нэг ийм санаа асуумж бэлдсэн. Ийм асуумж бэлдээд тэр асуумжаар ухаандаа бүх ажилтнуудад тарааж өгөөд тэр асуумжийг бөглүүлж авсан тийм. Судалгаа биш асуумж ухаандаа цаашдаа энэ чи төрийн захиргааны байгууллагад ажиллах юм уу? Үгүй бол өөр мэрэгжлийн дагуу өөр салбарт ажиллах юм уу гэдгийг асуусан. Тэгэхээр тэр асуумж одоо надад байдгийн дотор байгаа. Энэ нэгнийх нь ард үеийн шараасан цаастай нэг ийм нэг асуумж энэ дотор явж байгаа. Тэр бас сонирл юм. Тэр үл энэ одоо улсуудад байхгүй хаа тийм. Байна. За тэгвэл ийм л одоо улсууд энэ юм уусаа. Одоо яг энэ сүйд дарга шиг ийм тэр нэг өнгөхгүй нэг тийм нэг шар ийм цаас шаарлцсан тийм. Тийм байдгийг энэ ховор тэр үл бас яахад гэжсэн сүйд дарга миний гар дээр ирсэн 92 он. Тийм юм шүү. Тэр асуумжаар асуугаад тэгээд ухаандаа ингээд тэр асуумжийг бөглөөд би цаашаа төрийн захиргааны байгууллагад ажиллана гэсний нь бол авч үлдээд ажиллахгүй би мэрэгжлийн ажлын өөрөө шилжүүлнэ гэсний нь бол шууд яваад өөр газар руу шилжүүлж байсан. Ийм бас нэг түүх байдгийг энэ бол бас сонирхол түүх. Одоо сонинч юу байх вэ те бас захиргааны байгууллага тэгээд тэр усуудыг чинь тангараг өргүүлсэн байхгүй юу? Тангараг өргүүлээд төрийн захиргааны ажилтан болгож ингэж одоо авсан. Ажиллана гэсэн усуудыг. Ийм тангараг байгаа. Үлзэг цаа. Энэ байхгүй. Энэ байхгүй ханганы анхны тангараг. Ийм. Тийм байсан. Энэ шин нэг хоо цойноос ичгэнтэй хувлаад л манай Одоо бас мэрэгжлийн хяналтын байцаагч байжээ тий. би мэрэгжлийн хяналтын анх би захиргаанд орж ирэхдээ чинь би 92 оны 4 сард энд орж ирсэн. 4 сарын 1-ээс. Уг нь 92 оны 1 сарын 1-ээс намайг боловсролын мэрэгжлийн хяналтын улсын байцаагчдыг албаншаар томилсон байхгүй юу. Тэгээд тэнд миний ажлыг авах хүн байхгүй 4 сар хойшлуулаад 4 сарын 1-нд би энд орж ирсэн. Тэгээд би 4 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл мэрэгжлийн хяналтын улсын байцаагч хийгээд боловсролын мэрэгжлийн хяналтын шүү. Тэгээд дараагаар нь 10 сарын 1-ээс 12 сарын ихэнх хүртэл бол шинжлэх ухааны боловсролын хэлтсийн дарга болсон юм. Тэгээд шинжлэх ухааны боловсролын хэлтсийн дарга хийгээд тэгээд тэрнийхээ дараагаар 12 сарын эхнээс эргээд хамгаалал газрын дарга болгосон. Ингээд би нэг жил 3 ажил сольсон. Тэгээд энд байгаа тэгээд ийм санаа байгаад. 3 ажил сольсон. Тий. Тэгээд тэгж явсан ийм учиртай юм юм.
Та энийг хизээ ингэж бэлдсэн. Ажин. Өө танахад бэлдчихсэн бай. Би ингээд давтарт өгчихсэн. Манайхан ингэж Танахын ингээс яг үдээд бэлдсэн болгоцсон байна л да тийм үү. гоё юу Тийм байна байна. тийм тайлбар марь. Тийм. Гэтэ энэ юу баг мó дараа таны нөө ийм ном чи нөө гэр бүл Үгүй номонд гараагүй ба. гараагүй Гараагүй би. Тийм. Ном гараад ирвэл бас нэг Номонд гараад өгнө би ер нь өгөө тийм. эмэгтгэн дээр тийм ээ. гэр бүл өөрийн түүх гэсэн. Тий тэгсэн тий. Ураг удмынхаа түүхийг өгсөн юм уу те? Түүхүй. Тий бичиж байгаа. Авраг одмын түүхүй нэлээ. Тэгээ одоо бос юмнуудын хувьд үл дээр тэргүй ойлгомжтой та нар үзэх харах юм үзэн харна. Энэ сумдуудын номныг та нар сайн үзээрэй. Сумдын номон дээр их юм биш шүү. Маш их юм байдгийг шүү ерөөсөө. Ийм сайхан байдгийг. Цаасны түүх гэдэг байна. Бага. Наад Эрдэнэ цагаан сум байвал 2 3 ном бий. Гомдор жившийн бичсэн хамгийн анхны 80 жилээр байна бичсэн ном бий. Тэгэл тэрнээс хойшоо гарсан дандаа айхтар том номнууд гарсаасан ийм байдаг. Тэгээ ер нь ингэж бодож байгаа байхгүй юу? Одоо архивта, төрийн архивта номын сантай уулын гэж бодож байгаа. Тэр ер нь бас Тэгээ бүр өгдөө. одоо энэ сум аймагтай холбоотой энэ гарсан номнууд нь шүү дээ. Энд чинь одоо түүхийн номнууд л гэсэн үг. Тэгсэн. Тий. Биднийгээ бүр ингээ бүр тухай үед нь бүр хадгалж авч үлдчихэж байна. Энэний Чи одоо өмнө талын хоёр руу байгаа. Тий. Тэгээд нөө юунууд байгаа аахгүй юу нөгөө суур даргын үеийн юунууд байгаа шүү дээ сүүл дарга нөгөө хөгжиж тайм юу вэ? янз бүрийн ингээд жил болгоны Тэгсэн эмэг тэгсэн тэр ном биш дээ уг нь тий. тэр чинь хичнээн байгаа шүү дээ. Тэгээд л Сүхбаатар аймгийн хөгжлийн чуулган гэсэн жижиг юм бошуур гасан тэр байгаа. Ер нь тий. Ер нь янз янзын Алтавааных бол ер нь он онороо үдээстэй энэ архивтэл өөнөр оруулсан да. Чуулганых байгаа. За тэр суур даргын нөгөө нэг иргэдтэй Тий, ярьсан ярьсан, жил болгон тэрнийг давхмал гардаг гэсэн шүү дээ. Тэр байгаа. Тэгэхээр таны юунууд Одоо тэгээ сүүе зөвлөх одоо бус гавьяатуудыгаа манлайлаад одоо өөр дээрээ хадгалагдаж байгаа тий энэ баримт материал чинь архив болдгийм байна. Хувийн хөмрөг болдгийм байна. Хувийн архивын баримт. Тэгээд одоо энэ хойч үедээ ингэж өвлүүлж үлдээхэд бас эн чинь аймаг орон нутгийнхаа төрийн яг нөгөө чиг үүргийнх нь байгууллагад бас ингэж өөр дээр хадгалаад байснаас ингэж олон нийтэд танилцуулж байвал бас зүгээр юм байлээ гэдэг саналыг бас хэлээд Тийм ээ тий. тэгээд хамтарч ажиллаарэ. Болноо би хамтарч ажиллаа бас. Тэгээ өглөө бас ярьж ирсэн нөгөө 66 68 гавьяат гэсэн тийм ээ. Тий. Одоо сая болсон. Одоо байсаа Улаанбаатар аймгийн архивын эцэс багшламж дугаар номер 1 төр захиргааны Ахмад ажилтан, төрийн үйлчлэгээний гавьяат ажилтан, Болдын Сүхбаатар танаа. Төрийн архивын сан хөмөргийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримт, их сурвалжаар нөхөн баяжуулах ажлын хүрээ өөрийн ном бүтээлээр хувийн хөмрөг үүсгэн аймгийн архивын хэлтэст шилжүүлсэн тул батламж олгов амьдрал ус мэт урсан өнгөрн архив уул мэт сүндэрлэн үлднэ. За архивын хэлтсийн дарга 26 оны 1 сарын 5 гэсэн батламж бас олгож байгаамаа.